Анх оюутан байхад надад нэг хүн ийм цагаан ноолуурын цанц бэлгэлж ирсэн. Тэгээ миний хувьд бол ерөөсөө тэр бол миний хамгийн ганган хувцас, хамгийн ховор хүмүүсийн өмсдөг хувцсны л нэг байсан. За сайн байцгаана уу? Наад тэгээд ингээд өөрийнхөө өмсдөг онцгой хувцснаас авчраарай гэсэн. Надад бол үнэхээр их хувцс байсан. Түүн дотроос би хамгийн онцлогтойг нь авчирлаа. За энэ оролт байна. Энэ оролт болохоор надтай 5 жилийн бүх улиралд надтай хамт байдаг. Хамгийн гоё нь 21 аймгаар 2 удаа тойрсон. За эцэгтэй туслахыг хийгээд 21 аймгаар яг өвөл явхад би машиндаа энийг яг ингээд нөмрөөд унтаад явдаг. За тэгэнгүүтлээ зарим үед ингээд доороо тавиад яг нөгөө хүтэнд явах гал машин руугаа суухдаа яг миний доор ингээд дэвсчдэг манаж болооч тэгэл суугаад суудлал халлаа аваад нөмрөөл явна. За тэгээд яг хүтэнд гадаа айл тусалж яхад энийг ингээд бэлхүүсрээ орооч. За тэгээд айлд унтах болохоор хөл хэрэг дарах юм бол хөлөө орооч. Гэх мэтчлэн надад толгоогоо бас орооно. Ингээд миний бүх биед хэрэг болсон ийм гоё альчуур байна. Тэгээд дээрэс нь манай жижигхэн нохоо маань ерөөсөө л энийг тавьчих юм бол дээр нь очиод хөвтчихнэ. Тэгээд би тэр ээлжилж хэрэглэдэг. Тэгээд ер нь бол манай гэр бүлээ хүн нохоогоо ингээд хэрэглэх дуртай ийм гоё альчуур байна. Анх оюутан байхад надад нэг хүн ийм цагаан ноолуурын цанц бэлгэлж ирсэн. Тэгээ миний хувьд бол ерөөсөө тэр бол миний хамгийн ганган хувцас, хамгийн ховор хүмүүсийн өмсдөг хувцсны л нэг байсан. Миний хувьд болохоор говийн бүтээгдэхүүн мэдээж маш олон жилийн туршлага. Тэнд тэгвэл маш олон хүмүүс ажиллаж байна. Маш олон залуучууд ур ухаанаа гаргаж байна. Гоё күртгтэй боллоо, гуталтай боллоо. Бүхэл юм байна шүү дээ, тий. Тэгээ би нэг анх өмсч үзээгүй байхдаа ингээ өмсгөр нэг тийм ширүүн чим байх юм болов уу гэж мэдгүй нэг тийм л бодолтой байсан юм шиг байна. Тэгээ хамгийн анх ингээ өмсөд үзэхэд нэх гоё юм биенд наалтсан, зөөлхөн, тэгээд дулаахан, дээрэс нь тухтай. Сүүлийн үед баг миний бүх хувцснууд говь болоод байгаа. Ихэнх нь ямар ч өнгийн хувцас кинонд хэрэгтэй болоход говьд очиход байж идэг. Тэгэхээр ингээд би говьор үржлүүлэх дуртай. Тэгээ үргэлж ингээд биднийг гоё дулаан байлгадаг, биднийг гоё дэгжин байлгадаг, биднийг одоо гадаадынханд өгөх бэлэгтэй байлгадаг говийнхандаа баярлалаа.